Япон улсын уламжлалт модон барын арга барилыг хадгалах Адачи Сангаас Укиёе буюу модон бараар хэвлсэн зургийн тухай үзүүлбэр танилцуулга арга хэмжээг өнөөдөр Улаангэр арт галерейд зохион байгууллаа. Тус арга хэмжээг Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Япон сан хамтран зохион байгуулсан байна. Олон нийтэд нээлттэй зохион байгуулагдсан уг арга хэмжээнд Япон улсын уран бүтээлч Hokusai модон бараар хэвлсэн дэлхийд алдартай бүтээл болох Канагавагийн агуу давалгаа зургийг модон барын аргаар бодитоор хэвлэх үзүүлбэрийг үзүүлж Укиёе зургийн талаар ирсэн зочдод тайлбар хийлээ. Япон Монголын харьцааг үсгэхэд Орос төрийн харьцаа их сайн явж байна. Тэгтээ эдийн засаг болон сөрийн харьцаагаар арай тийм их өндөр түвшинд хүрээгүй. Тийм учраас цааш энэ Японы урамжлалт түүх сөрийг одоо танилцуулж байхад бас магадгүй монголчуудын одоо сонирхол татаад идэв Японыг гүнзгий ойлгох соч чадан гэдэг идгэж байна. Мөн энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж буй Япон улсын элчин сайд Такенори Шимизугийн хувийн цуглуулганы бүтээлүүд дэлгэгдэн тавигдсан байлаа. Эдгээр бүтээлүүд бүгд Японы уламжлалт модон барын арга барилаар бүтээгдсэн ба эдгээр бүтээлүүдийг бүгдийг нь худалдан борлуулж байгаа юм байна. Уг бүтээлүүдээс олсон бүх орлогоо тэрээр морин хурын чуулгын удирдаач Цэндийн Бат чулууны эмчилгээнд хандуулахаар болж байгаа юм байна. Үнийг сонирхол магадгүй Монгол хүн байбор абасэ гэж би уриалж байна. Ягаад гэвэл миний анд нөхөр хочин одоо миний багш морин хорийн багш Бачрон маань удахгүй гадаадад эмчилгээ иргэний дээр шилжүүлэх операц хийхээр яах гэж байгаа. Тийм учраас миний хоббит бага зэрэгч одоо хувь нэмэр урах тийм үсэртэй байна. Үзэгч та энэхүү модон барын аргаар бүтээсэн уран зургуудыг сонирхож байгаа бол Улаангэр арт галерейд очиж худалдан авч буйны улсад нэгдэхийг Япон улсын элчин сайд уриалж байсан юм а.